хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн тусгайлсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж санхүүгийн дэмжлэг авсан байгууллагуудын амжилтаас хуваалцаж байгаа билээ. Энэ удаад Төгс мотор хязгаарлагдмал хариуцлагатай компани дэргэдэх Best Massage 23 төвийг танилцуулж байна. Намайг Бацаахан гэдэг компани маань 2020 онд Төгс мотор гэсэн нэртэйгээр байгуулагдаж одоо энэ Best Massage-ийн шүлжээнд орж Best Massage 23 гэсэн хаягтайгаар энэ үйл ажиллагаа явуулж байгаа. Би бариа цэцлийн мэргэжлэр 10 жил ажиллаж байгаа хүн байна. Энэ бариа цэцлийн мэргэжлийг 2010 онд Хараагийн үндэсний холбооны дэргэдэх нөхөн сэргээ сургалтын төвд сурч эмчилгээний чиглэлээр бариа цэцлийн мэргэжлэр төгссөн хүн байна. Одоо энэ манай байгууллагт ажиллаж байгаа энэ Хараагийн хүмүүсийн их олон давуу талууд байна. Тухайлбал одоо ажилтай, орлоготой, тэр орлого ажилтай байхын цаана одоо мөн гэр бүл нь хүртэл одоо маш тийм өндөр сэтгэл зүйтэй байдаг. 3-4 хүний цаана хэдэн өрхт хэдэн ам бол байна тийм бүгд л одоо сэтгэл хангалуун байдаг. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа халамжаас хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан ажлын байрыг бий болгох талаар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа тухай хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Нэм Сүрэнгээс тодрууллаа. За Монгол улсын засгийн газар Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтлөөр гэж одоо анх удаага 2012 онд баталж одоо хэрэгжүүлж байсан. За түүнээс хойш бол одоо энэ хөтлөөр бол жил бүр үйл ажиллагаа нь одоо эрчимжиж хуваарай хөдөлмөр эрхэлдэг. За мөн одоо аж ахуйн нэгж төрөмс байгууллага эрхлэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохируулгатай байнгын ажлын байраар хангах ийм одоо аж ахуйн нэгжүүд бол чиглэсэн санхүүгийн дэмжлэг бол одоо үзүүлж ирсэн. Аж ахуйн нэгж төрөмс байгууллагуудад олгож байгаа санхүүгийн дэмжлэгийн их усүр нь бол хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас гардаг. За хөдөлмөрлөлтийг дэмжих сан дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо ажилуулаагүй төлбөр гэж бас байдаг. 25-аас дээш одоо аж ахуйн ажилтнтай байгууллага нийт ажилчдынхаа 4-өөс доош хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулна. Хэрвээ энэ одоо хувиа 4-өөс доош хувьтай ажилуулаагүй бол ажилуулаагүй хүнийхээ тоогоор сар бүр одоо ажилуулаагүй төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө гэсэн одоо хөдөлмөрийн тухай хуулиар энэ ажилуулаагүй төлбөрийг бол төлөө явдаг. Энэ ажилуулаагүй төлбөрөөс орж иж байгаа их усүр бол буцаад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний саяны аж ахуйн нэгж төрөмс байгууллагад санхүүгийн дэмжлэг болоод ингээд эргээд бас буцаад одоо зарцуулагддаг байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан ажлын байр шинээр бий болгож байгаа аж ахуйн нэгж байгууллага төрийн бас байгууллагуудын төслийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар сонгон шалгаруулдаг байсан бол 2022 оноос эхлэн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох зорилгоор халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийг бэлтгэн ТV5 телевизээр олон нийтэд хүргэж эхэлсэн юм. Ямар төсөлтөө орж ирж байна та? За манай төслийн нэр маань ажлын байраа доктортой хадгалах гэсэн нэртэй төсөл байгаа. 3 харааны бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах зорилгоор 30 сая төгрөгийн төсөл бичиж өгсөн байгаа. За тэрөндөө юу хийх тухай та жоохон дэлгэр. За одоо тэр авсан төслөөрөө бол нөхөн сэргээх буюу физик эмчилгээний аппарат авах зорилгоор төсөл бичсэн байгаа. За баярлалаа билээ. За баярлалаа. За та бүхэнд маш баярлалаа. Ажлын амжилт хүсье. 2022 онд ийхүү халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэгт оролцож байсан Төгс мотор төв санхүүгийн дэмжлэгээ авч төслөө амжилттай хэрэгжүүлж үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн байна. За энэ хүү одоо санхүүжилтээр авснаас хойш одоо хөгжлийн бэрхшээлтэй 4 хүнийг бол тогтмол ажлын байраар хангаж тогтмол ажиллаж байгаа хүмүүс байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн сангийн одоо санхүүжилтээр бол манай байгууллага маань бариатайгаа хослуулан үйл ажиллагаа өргөдөхийн тулд тоног төхөөрөмжүүд авсан байгаа. Тухайлбал одоо Саражим ор байна. Халдаг гашчулан гудас байна. Захилгаан соронзонд олигон зүү байна. Улаан тойны аппарат байна. За мөн дээрээс нь одоо өвдөг тохооны одоо өрсөлдөлтэй хүмийг өрсөлийг намдаах зорилгоор одоо халдаг ийм гоё бүлээн жингүүд байна. Олон тоног төхөөрөмжтэй хавцарсан үйл ажиллагаанд доктортой санхүүжилтээрээ явуулж байгаа. Энэхүү одоо санхүүжилт маань гол нь одоо ямар ч тийм барьцаагүй, хөөгүй
одоо энэ дэмжлэг болоод санхүүжилт өгсөн маань биднэрт бол үнэхээр аж тусаа өгч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа хийгээд тус хөтөлбөрийн үр дүнгийн талаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Сосор Урмаас тодрууллаа. Жилээс жилд ер нь яг энэ арга хэмжээний одоо төсөв хөрөнгийн тухайд бол нэмэгдээ явж байгаа. За нэг жилдээ нэг 180-аад одоо ажлын байр бий болдог байгаа. Ер нь бол цаашид бид одоо энэ санхүүгийн дэмжлэгийг бас өргөжүүлэх тийм ээ тавьж байгаа шаардлагыг нь бас өнөөдөр бид нараас ахиж ярих тийм уян хатан болгохын тал дээр ажиллах. Цаашид бас энэ санхүүгийн дэмжлэгийн хэмжээг бас нэмэгдүүлэх тал дээр бид нараас одоо бодлого төлөвлөлт хийх ийм ажлууд бол байгаа. Хараагүй хүмүүсийн гол массаж хийдийн гол даваа тал нь бол сэтгэлээсээ хийдэг төвлөрч чаддаг юм даваа талтай учраас хүмүүс их сэтгэл өндөр хүлээж авдаг. Best Massage 23 төвн бүхэн өргөнөөс зүүн тишээ Golden Pen дэлгүүрийн дэргэд байрладаг бөгөөд Төгс мотор Facebook пэйж хаягнаас дэлгэрэнгүй мэдээллийг авах буюу утсаар цаг авч үйлчлүүлэх боломжтой. Гартаа шидтэй массажистууд гайхамшигыг танд мэдрүүлнэ.